Өнгөрсөн 2024 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжигшүн зээдээ живх авах гэж гараад такси өрсөн 5 хүүхдийн ээж наран цэцэрлийг хитрээд явчихлаа гэж хэлсний төлөө жолооч нь зодож хөнгүү газар хайсан ноцтой гарсан. За үүнээс шалтгаалж үрх толгойлсон эмэгтэй наран цэцэрл гадаа ухаангүй 6 цаг байсан тул 2 давхай гарын 2 хурууга тайруулж хөдөлмөрийн чадвараа алдсан байна. За тэгвэл тухайн жолооч 1 жил 3 сарын 20 хял авч нөхөн төлбөр өгүүлгүй өнгөрсөнд хохирогч говдолтой үлдсэн байна. 2024 оны 2 дугаар сарын 25-ны шөнийн 2 цагийн орчим ганц цацрал зээ охиндоо живх авах гэж гараад 24 цагийн дэлгүүр рүү хүрэх гэж гэрээсээ холдтол алгачээ. За ингээд буцахтаа такси орсон нь түүний амьдралдаа хийх хамгийн буруу алхам болно гэж хэн сонсонгүй. Чигээр явж байгаа дээшээ өгсөд манайх руу ингээд салдаг зам байдаг байхгүй юу? Өөр шанд юм чинь. Шууд чигээр айгу хурдтай явлаа. Би ингээд шандгаа буруу ойлгоцсон болов уу гэд. Мэдөө ингээд шанд биш өөр шанд штэ гэлтгсэн нүрлөө шүү зохиол. Тэгээ би ерөөсөө яг тэрнээс хойш ерөөсөө юм сандгүй, мэддгүй. Тэгээ нэг өглөө яг тэгэл өглөө нэг ингээл яасан чинь би хөдлөхгүй имлэгт байгаа байхгүй юу? Би ямар ч хөдлөх юм байхгүй өөрөө. Айгу хэцээсөө тэгт болов. Тэгээд тэрнээс болоод одоо ийм болчоод юм 3 агалгаанд ороо хөл эртнээсээ саллаа. Тэгээд энийг ингээ ярихлаар аюу хэцүү байдаг. Юу нэг аюу хэцүү. Зүгээрээс үнийг ийм болгодог. Зүгээр гэрт хүргээд өгсөн бол юм болохгүй шүү дээ. Өнөөдөр манай хүүхдүүдийг харалт. Би өнөөдөр яах гэж мэдгүй. Өнөөдөр би яг хаалганд орно л гэдэг. Үлдээр босгоос мэдгүй л. Ганц цэцэрлэг би эргэтэн бүтэн байхдаа жуулчны баазад ажиллаж 9-өөс 23 насны 5 хүүхдээ хүний дайтай өсгөж ирсэн нэгэ. За том охин нь айлд хүүхэд асрагч хийж, дунд охин нь мөн ажил хийхийн хажуугаар ээжигээ гартаж асардаг байна. Түүний хувьд тэр шөнө ээжигээ дэлгүүр гаргасандаа хамгийн их харамсдаг гэдгээ хэлсэн юм а. Тэр өдөр угаасаа миний буруу юм шиг санагддаг байхгүй. Би л өөрөө дэлгүүр рүү явчихгүй яавдаа гэд өдрөл угаасаа тэгж боддог байхгүй. Тэр өдөр өөрөө би ингээд дэлгүүр рүү яваад хөөртөгцсөн байсан бол ерөөсөө ингээд миний хийж ийм болохгүй ингээд зүгээр ажиллая. Манай чинь дүнгууд 43 настай эмэгтэй хүн. Би эцтэй ингээд нэг ч удаа педикюр хийлгэж үзээгүй. Хомс хийлгэж үзээгүй байхгүй. Би тэрэндээ ямар харамсаад идэх байхгүй. Тухай дэдийг гоё явах миний явд. Нэг ч удаа гоё үзээгүй, жаргаж үзээгүй. Ингээд зовоод Чи том болоод ямар хүн бэ? Цагтаа Ягаад? ээжигийн болгосон үнийг барина. Цагтаа мөрөд миний хүслээр ээжтэйгээ хамт дэлхийгээ зориулах. Миний мөрөслөр байхгүй. Ээжигээ зүгүүлж 2019 онд бас анхныхаа эхнэрийг бас зодсон юм билээ. Тэгээд хоёр дахь нь би энэ 24 оны 2 сард би сая 25 оны 5 сард одоо энэ суусан эхнэр гэлээрээ ингээд энэ бол сэтгэл зүйн хувьд бол айгүй тийм трантай нөгөө нэг тийм хүчрхийлэгчл би бол яг тэгж ойлгож байгаа байхгүй юу. Хүнийг ийм болгочод нэг удаа уцаар яриаггүй, нэг удаа гэрийнхнээс нь холбогдоогүй. Айгүй тийм тогшин ширүүн сууд байдгийг. Шүүхээр хохирогчийн сэтгэл санаа болон эмчилгээний хохирлыг 23 саяар тогтоосон ч өнгөрсөн хугацаанд жолооч 28 настай эээгч 3 сая орчим төгрөг өгсөн байна. Тэр явдлаас хойш 3 том хагалгаанд орсон ч бүрэн эдгээгүй тул Хүүх хотод дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа гэлээ. За ингэхэд 70 орчим сая төгрөг шаардлагатайгаас одоогоор 33 саяын урьдчилгааг эмнэлэгтээ тушаасан байна. За хараа одоо 40 орчим сая төгрөг дахин шаардлагатай гэдгийг хүчирлэж байлаа. За иймд та бүхэн 5 хүүхдээ ээж ганц цацралд туслахыг хүсвэл Хаан банкны 54 тэгник 32 17 39 тасанд сэтгэлийн ханд өргөх боломжтой юм шүү.